За хамтдаа үзэгчдээ маш их баярлалаа хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор Улсын дүр бүжгийн Эрдмийн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч Бат Тулга, за мөн Улсын дүр бүжгийн Эрдмийн театрын удирдаач Юндэн нар бидний студид хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Сайн байцгаана уу? Өглөөний мэнд хүргэе. Баярлалаа. За Улсын дүр бүжгийн Эрдмийн театр ер нь бол нэлээд завгүй ажиллаж байгаа. Он гарснаас хойш ер нь ямар одоо тоглолтуудыг үзэгч олондоо хүргөө. Ер нь сайхан дүр бүжгийн Эрдмийн театрынхаа сонин сайхнаар хэдүүлээ яриагаа эхлэе гэж бодлоо. За манай дүр бүжгийн Эрдмийн театр бол Монгол улсдаа байнгын тоглолттой байдаг репертуарны театр гэж ярьдаг. Хагас бүтэн сайн болгон тоглолттой байдаг. Дөөр балет гэдэг юм. За 25% хувьд бол манайх бас яг дөөр балет тоглолтоос гадна бас маш том олон эрхмүүдийн тэмдэглэлтэй ойг бас тэмдэглэл өнгөрүүллээ. За тэнд нь одоо Бодрогон 100 жил. За Төвшин Шарангуйн 100 жил. Одоо өөр за тэгээ гадаа дотоодоос ирсэн гослол өвчмчтэй хамтарсан уран бүтээлүүд гээд бас дуучдын бие даасан концертын арга хэмжээнүүд гээд ерөнхийдөө бол 25 он бол их завгүй жил болж өнгөрсөн. За одоо 26 он бол мөн л адил яг л үндсээр репертуарынхаа тавигдсан хөтөлбөрийн дагуу ингээл уран бүтээлүүдээ төрвэй 7 хоног болгон дөөртэй 7 хоног болгон балеттэй байна гэдэг бол энэ театрын үйл ажиллагаа уран бүтээлийг тасралтгүй авч явж байгаа эрхэм уран бүтээлчид бид бүгдийн хувьд бол мэдээж байнгын л завгүй өнгөрж байгаа өдөр хоногуд байдаг. Тий. Яг энэ Улсын дүр бүжгийн Эрдмийн театрыг зорин очиж үзэж байгаа үзэгчдийн хувьд одоо жишээ нь сонгодог урлагч гэх юм уу те. Энийг бас нэг яг ингэж зорж очиж үзэж байгаа үзэгчдийн тоо ч гэдэг юм уу. Яг энэ сонгодог урлагийг сонирхож байгаа хүмүүсийн одоо хандлагч гэдэг юм уу. Ер нь тэр яг та бүхний яг дотор нь ажиллаж байгаа учраас яг сайн мэддэг болоо гэж бодож байна. Ер нь яг энэ сонгодог урлагийг манай монголчууд хэр их сонирхдаг, үздэг болцсон байна ер нь. Та ярийн ажиллаж байгаагаар. за бид нар одоо нэг тийм жижигхэн судалгаа хийж үзсэн. Тэгээ одоо нэг жилдээ нэг 60 дөөр балет нийсэн 60 тоглолт явууллаа гэхэд хэдэн хувийн билет зарагдж байгаа. Энэ дээрээс нэг судалгаа гараад ирдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол Улаанбаатар нийслэлтийн маань одоо иргэдэг сая 500 хүнтэй гэж үзэх юм бол бид нар ерөөсөө яг 1% нь л тоглож байна гэдэг ийм судалгаа гарсан. Тэгэхээр энийг бас цаашаа 2% хүргэх. Тэгээд залуу ерөнхийдөө бас үзэгчдийн хувьд, сонсогчдын хувьд бол нэлээд залуучсан байна. Дуурин театрт татагдж байгаа. Бас тэнд нэг ийм мэдрэмж авсан. Тэр мэдрэмжээ дахин мэдрэх гэдэг ийм болсон, ийм тэмүүлэлтэй болсон байна гэдэг нь харагдаж байгаа. Гэхдээ энийг бол одоо бид нар өшөө дэлгэрүүлж тийм ээ. Яг дуурийг одоо бүр шимтэн сонсдог, балетыг бол одоо шимтэн үздэг. Ийм үзэгчдийг бэлтгэхийн төлөө л одоо ер нь ирээдүйн үзэгчд ярихаар л дандаа нөгөө боловсролын системтэй холбогдчиход байдаг. Сонгодог урлагаар хэрхэн хүмүүжиж болох юм, хэрхэн тийм бас өөрийн ирээдүйн гэрэл гээгийг хэрхэн харж болох юм гэдэг ийм хүмүүжлийг олохын тулд заавал боловсролын системтэй холбоотой болчиход байдаг. Тийм болохоор бас энэ дээр бид нар бас нэлээд ярилцж байна. Ямар шугамар яаж бас оролцвол боломжтой байна гэдэг талаар судалгаануудыг явуулж байна. Дээрээс нь одоо ерөнхий боловсролын сургуулиудтай нэлээд гэрээ контрактын төвшинчдэр ярианы төвшинчдэр нэлээд бас холбоотой байж залуу үе одоо програм сургуульд гэж ярьдаг шүү дээ. Яг тоглолт биш. Тэрийг нь бас ингээд боломжтой цагуудаар нь үн төлбөргүй үзүүлж бас нийгмийн хариуцлагын хүрээнд бас нэг ийм ажлуудыг хийгээ явж байгаа. Үзэгчдийг яг бэлтгэн гэдэг бас маш чухал зүйл юм шиг байгаамаа тий. Яг тэр тусмаа одоо сонгодог урлагийн үзэгчд гэдэг бол бас нэг арай нэг зүгээр энгийн шоу тоглолт үзэж байгаагаас бол арай өөр байгаад байна тий. Тэгэхээр тэрийг бас ингэж тий. Тэрийг нэг багаас нь бэлтгэн гэдэг нь хамгийн чухал байгаад байна. Тэр үйлдэл маш зөв байхгүй. Энэ нөгөө нэг зөв нэгшлээс нь аваад үзэх юм бол хамгийн одоо ойлгомжтой болж хувирж байгаа. Юу гэхээр сонгодог урлаг гэдэг нь өөрөө сонгомол урлаг байгаа. Яг таны хэлж байгаа шиг нөө шоу цэнгэн биш, нийтийн баарын үйл ажиллагаа биш. Яг энэ урлагийг одоо зорин сонгон үйлчлүүлж байгаа нэгдүгээрт, хоёрдугаар тийм л яг энэ урлагт өөрийгөө зольж энэ урлагийг сонгож ажиллаж байгаа ажилтай албаагчд жишээлбэл эндээс ингээд үзээд авч үзэх юм бол энэ яг энэ урлагийг сонгож байгаа хүмүүсийн
чинь сэтгэлийн юм байгаа байхгүй. Тэгэхээр энийг яг багаас нь бэлтгэнээс манай ерхий найруулагч хэлж байгаа багаас нь бэлтгэнэ гэдэг бол хамгийн зөв зүйтэй одоо зохион байгуулалттай үйл явдал болчиход байгаа. Тэгэхээр одоо яг сая манай ерхий найруулагч хэлж байгаагаар залуу үеийг энэ сонгодог урлагийг үзснээрээ заавал тэр амьдралаас суралцалгүйгээр энэ дуурийг үзээд энэ балетыг үзээд энэ нь зөв юм байна, энэ нь буруу юм байна амьдрал дээр. Ийм сонголтыг хийх юм бол үр дүн нь ийм байх юм байна. Энэ замаар явах юм бол би буцахтаа ийм л будаа биш ийм сайхан зүйлийг техник гэдэг утга санааг дуурийн урлаг, балетын урлаг маань бид нар шууд мессежээр хүргэжэдэг. Тэгэхээр энэ сонгодог урлаг маань өөрөө сонгомол урлаг. Тэгэхээр энийг сонгон үйлчлүүлэгч байгаа үйлчлүүлэгчдийн тоог ирээдүйд нэмэгдүүлэх гэдэг бол харин биднээсээ хариуцлага болж хувраад байгаа. Тэгэхээр яг ийм хийгдэгтэй цаг мөчид бас бид бүхэн яг энэ сонгодог урлагийг Монгол улсын тэр тусмаа Улаанбаатар хотын ард иргэдэд одоо төлөвлөлөд явж байгаа. Хүүхдүүдэд бас ингэж үзүүлж ийн гэдэг нь их сайхан санагдаж байна. Тэгээ багаасаа тий. За ер нь театрын урлагт одоо хэрхэн бие зүг авч явах хэрэгтэй юм тий. Яаж үзэх хэрэгтэй, ямар хувцастай одоо чимээ шууган цагаа барилч гэдэг юм уу тий. Хурц өнөр гаргасан одоо ийм идэж уух зүйл болдгүй байх нь гэх мэтчлэн бас олон зүйлийг хүүхдүүд хүрээлэн борчноос хараад суралцдаг болов гэж бодож байна. За 4 сарын 25, 26-ны өдрүүдэд бас нэгэн томоохон тоглолт болох гэж байгаа. Тоглолтын талаар бас мэдээлэл авъя гэж бодлоо. Дуурайчгийн эрдмийн театр 2023 оны бас яг 4 сарын 24-25-нд Макбет дуурийг анх Монголд за цаашлаад Азист анх удаа энэ дуурийг ард түмэнд төлөвлөж байсан. За эндээс хойш одоо 7 дахь тоглолт нь болж байна тийм ээ. За 7-8 дахь тоглолт нь одоо нагас бүтэн санд. Тэгээд Макбет дуурийн хувьд бол өөрөө нөгөө нэрлэгдсэн дуурь гэж ярьдаг. Гол дүр маань өөрөө Макбет. Тэгэхээр ерөөсөн энд бас нэлээд Верди өөрөө бас маш том Вердийн дуурайд бол өөрөө маш том тийм ур чадварыг, авиас чадварыг байглаасаа яасан төрлөх хоолойг бас нэлээд шаарддаг. Дээрээс нь их дотгошоо одоо жүжигчний мэдрэмжийг бас илүү их шаарддаг. Тайзан дээр гарна гэдэг маань одоо дуучин зөвхөн дуулаад өнгөрөх биш. За тэр тусмаа одоо дуурийн дуучин бол одоо балетын жүжигчин, дуурийн жүжигчин гэж ярих хэмжээнд ингэж оролцдог учраас Макбет дуурь манаас энийг бол нэлээд уран бүтээлчээс ур чадвар шаарддаг ийм дүр. Тэгээд их сонин тохиолдлоор бас ингээд 3 жилийн дараа бас яг анх нээжсэн өдрөө ингээд дахин тоглохдохоор болчиход ингээд бид нар сургуультаа явж байна. Бас нэг онцлог нь бол одоо манай дэлхийн уран бүтээлчд гэж хэлж болно шүү тий. Олон улсад бол хангалттай өөрсдийгөө хамгаалсан тэндээ хүлээн зөвшөөрөгдөд үнэлэгдээд явж байгаа юм. Гайхалтай уран бүтээлч дуучид одоо дуурийн дуучид манаас яг энэ хүү төрлөх тайзан дээр ирж бас уран бүтээлээ төлөөлнө гэдэг нь өөрөө маш том онцлог байна тий. Маш бахархууштай л да. Ер нь бас ингээд дэлхийд ингээд дэлхий гэж яриад байгаа манайх. Гэхдээ Монгол маань өөрөө бас нэг дэлхийн хэсэг шүү дээ. Яг энэ ярианд би бас жоохон тэгээд өөрөө тэгж боддог. Яг олон улсын нэр хүндтэй тайзан дээр гарцсан энэ том уран бүтээлчд маань тэнд үнэлэгдсэн. Тэгээд тэр бахархлаа буцаад Монгол түмэндөө одоо дуу хоолойгоо сурсан мэдснээ дамжуулах гээд ингээд хүрээд ирнэ гэдэг бол одоо өнөөдөр Монголд 63 жил театрын түүх, дуурийн театрын түүх ингээд явж байгаа ч гэсэн хэдий богино хугацаач гэсэн манайх одоо дэлхийн бүхий л том гранд оперануудыг бүгдийг тавьдсан байж байна. Бүгдийг тоглож байна. Бүгд энэ бүх дуурайдаар ард түмэндээ бас ард түмнийхээ сонирыг мэлаагаад ингээд явж байгаа. Ийм бас их авууштай, их хурдан хөгжсөн их том театр гэж байна. Ер нь бол Азиста бас анхны гэж нэрлэгдэж явсан ийм театр шүү. Тэгэхээр бид нар бол бас энүүгээрээ бахархах ёстой, түүхээрээ бахархах ёстой. Энэ богино хугацаанд ийм том дуучдыг төрүүлж чадсан бас ийм театрыг бид нар бас хайрлах ёстой мэн шүү. Уран бүтээлч дээр бахархах. Одоо энэ тайзнаас л дэлхийн одоо тэр олон улсын гайхалтай уран бүтээлчд л одоо бас мэдлж төрж байгаа. Одоо араас нь бас гайхалтай уран бүтээлчд бол мэдээж бэлтгэгдээл байж байгаа шүү дээ. Тэр театрт бол. Одоо ямар уран бүтээлчд бас яг яаж юм. За одоо нэр цохож хэлэх бол зохимжгүй байх гэж би хувьдаа бодож байна тий. Мэдээж олон аавын, олон ээжийн хүүхдүүд одоо залуучууд ирээдүйн сонгодог урлагийн төлөөлөл болох гээд өнөөдөр сонгодог урлагтаа бие махбодоо дуу хоолойгоо зориулаад зүтгэж байгаа энэ цаг дараа бол тэрний сайн тэрний муу гэж ярих бол зохимжгүй. А зүгээр эндээс юу харж болж байна вэ гэхээр манай театрын
өнөөдрийн дотоодын тогтолцоо мөн Монгол улсын сонгодог урлаг тэр тус маань вокалны школ маш зөв замаар явж байгаа гэдгийг бол бид нар онцлох ёстой. Тэрний одоо тод жишээ бол манай хоёр одоо мундаг баритон байна. Зүгээр өнөөдрийн байдлаар маа театрт ирээд уран бүтээлд оролцож байгаа нь л болохоос биш бас тэрнээс гадна мундаг дуучид өнөөдөр театрт дэлхийд дуулаад явж байгаа. Тэгэхээр тэр улсууд бол одоо миний хүсэж байгаагаар манай ерөнхий найруулагчийн хүсэж байгаагаар бол бас мөдхөн театрынхаа репертуарт үржиж дуу хоолойгоо өөрсдийнхөө уран бүтээлийг Монголын сонгодог урлаг тарьд ард түмэнд бас өргөх ухаа гэж найдаж хүлээж байгаа. Энэ бол ирээдүйн цаг дээр ярьж байгаа учраас биелээсэй ч гэж бас хүсдэг. Тийм. Ер нь биелэх байх тий. Тэгээ яг ер нь сая нөгөө одоо араас нь бэлтгэж гэж байгаа гэж ярьж байна тий. Өнөөдөр юу гэдэг амар төвшин маань ирээд болж байна. Анх хоёр маань ирээд болж байна. За заадалтаа бол одоо хүлийн зөвшөөрөгдсөн байгаа уран бүтээлчд бас зөндөө байгаа шүү дээ. Ариун Баатар байж байна, Бадрал байж байна тийм ээ. Одоо яг ингээд өөрсдөө хүлийн зөвшөөрөгдөд дэлхийд гэж яриад байгаа олон улсынхаа бас нэр хүндтэй хамгийн том театруудаар л дуулаа явж байна. Давг дөржгээс сайхан театр байна. Тэгээ яг энэ дээр би нэг ингээд боддтой юм аа. Одоо ингээд хувь уран бүтээлчүүд юм уу өөрийн ингээд хүч хөдөлмөрийг зарцуулаад цаг хугацаа одоо тэнд чинь өөрийгөө өнөөдрийг хүртэл өөрийгөө бүтээж байгаа цаг хугацаа хөрөнгө мөнгө одоо маш том золиосуудын дэг гарч явж ижил өнөөдрийн энэ хэмжээнд хүрж байгаа. Тэгэхээр нэг уран бүтээлчийг дэмжиж магадгүй театр тийм ээ өөрсдөө бодлогоор дэмжиж ингээд олон улсад гаргаж болж байна. Тэд нар өөрсдөө яваад ч гарч болж байна. Тэгэхээр ер нь бол биднэрт ийм потенциал байгаа юм байна гэдэг бид нар ингээд аль талаас харж одоо харлаа шүү дээ. Тийм болохоор одоо би зөв бидний хүсэл мөрөөдөлт юу гэдэг хэрэг театраараа олон улсад хүлийн зөвшөөрөгдсөн. Монголын театрт очих юмсан. Монголын уран бүтээлч тэр юм бид нар сонсох юмсан гэдэг тийм хүлээлтийг дэлхийд дахинд үүсгэх юмсан. Бидэрт яг тэр потенциал нь өнөөдөр байна гэдгийг манай уран бүтээлчид олон улсад хамгаалчаад хүрээд ирж байгаа юм чинь бид нар одоо бүтэн театраараа ингэж гарья. Яг зөв одоо яг нэг үг ярихад бас Монголынхаа хэмжээч гэсэн театрын маань нэр хүнд нэлээд жаахан тийм ээ бас асуудалтай үе зөндөл болоод яг түүхэн шатлал байхад гэж бид нар харж байгаа. Нэлээд тууллаа. Одоо тэгэхээр бид нар ингээд дотроо нэг юм дүнжинтэй болоод эргээд бид нар нэг ингээд бидэрт хамгийн том боломж нь бид нар өөрсдөө дэлхийн хэл гэж одоо ярьж болно шүү дээ тийм ээ. Дэлхийн хэлээр дуулж байгаа, дэлхийн хэлээр ярьж байгаа ийм боломжийг бид нар яг өнөөдөр бид нар атгаж байгаа энэ цагт бол бид нар гарч болно гэдэг тийм гарцуул харагдаад байгаа. Тэгэхээр бид нар одоо ингээд цааш та яг юм биндэш нэг уран бүтээлчд хэмжээд ингээд явах нь тодорхой. Гэхдээ нийтээрээ бас ингээд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм театр болохын төлөө зүтгэндээ гэж ингэж бид нар одоо залуу уран бүтээлчдэд бол гэж ярьж байна. Тийм дээр бас яг энэ нэг сайхан гайхалтай уран бүтээлчдийн тоглолтыг очоод нэг гоё бөөнөрөө нэг заал дүргээ суугаад үзэж бас тий. Тэр бол өстой хамгийн чухал зүйл бас энэ бол маш том хувь нэмэр гэж бол харж байгаа шүү дээ тий. Ер нь бол одоо тий 2 удаа тоглогдох юм уу? Одоо маргааш нэг өдөр гээд 2 удаа л тоглож байгаа. Яг нөгөө нэг ийм учир байна. Одоо дэлхийд чинь олон улсууд одоо их танигдсан грандиозны гэж яриад байна. Том хэлбэрийн бүтээлүүд. За тэгээд эдгээрийг нөгөө нэг системтэйгээр уран бүтээлдээ оруулж, хуваарьтаа оруулж тоглохгүй бол том уран бүтээлүүд хоорондоо хэдий ч нэ ойртно. Төдий ч нэ бас нэг тодорхой хэмжээний хүндрэлүүд бас үүсээд байдаг. Тэр Macbeth гэдэг дуурийн хувьд жишээлх юм бол манай репертуарт байгаа хамгийн хүнд дуурийн нэг бол ялчгүй мүү. Тэгээ энийг хэрвээ санаагаар болдог бол мэдээч жилдээ нэг 4 удаа тоглох гэсэн хүсэл байлгүй яах вэ? Гэхдээ өнөөдрийн өгөгдсөн байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд одоогийн тавигдсан байгаа хуваар бол одоо маргааш нөгөөдрөг 2 удаа л тоглож байгаа. Ийм л нөхцөл байдал байна да. За яг тоглолтын хувьд бол нэг энэ маргааш нөгөөдрөгээ байгаа боловч дараагийн бас нэг бүтээлүүд ингээл араараасаа тавигдал явах байх тийм. Ер нь бол яг ингээд ийм төлөвлөгөөний дагав ингээл явагдаж байгаа болоо тийм. Ер нь яг ойрхон бас гоё тоглолтууд юу байна тавигдах. Хөтөлбөр манай хөтөлбөр маань өөрөө жилээр гарчдаг сезон гэж ярьдаг шүү дээ. Яг тэр улирлынхаа хөтөлбөрийг ингээд 10 сараас наадмын тоглолт хүртэл шүү тийм. Ер нь завж хүлээгүй л байж байгаа хүмүүс шүү дээ. Яг тэр хүртлээ гаргацдаг. Тэгээд тэрийг ингээд бас ард түмэндээ пэйж уусаараа дамжуулаач юм хөргөждөг учраас
хүмүүс нэг харж байгаа. За яг өөрсдөө зав цагийг тохируулаад бас. За дээрэс нь ингээд олон улсад дуулж байгаа уран бүтээлч нар, бүжиглж байгаа уран бүтээлч нар, хөгжиж байгаа уран бүтээлч нар тэр хөтөлбөрөөр харж агаад за би энд боломжтой байна гэдэг бас цагаагаар давхар гаргацдаг учраас ингээд оролцоод явход айгүй боломжтой. Тэгээ ер нь цааш та бас ингээд 2-3 жилээр нь гаргаж яхас гэдэг тийм зорилготой. Гэхдээ түрүүн бас айгүй гоё үг хэлж байна л да. Яг энэ дээр одоо олон улсад бид нар хүлээн зөвшөөрөгдсөн театр болохын тулд яах вэ гэхээр үзэгчдийн бид нар одоо дуучид маань уран бүтээлчд маань одоо юу гэдэг юм хөгжмөрөө хөглөгдөөд тийм ээ дуу хоолойгоо хөглөгдөөд ингэ байждаг бол өөрсдөө дуу хоолойгоо хөглөөд хөгжмөө хөглөө байждаг бол өөрсдөө юугаар хөглөгдөх вэ гэдэг бас нэг юм байна. Тэгэхээр тэр бол одоо үзэгчдийн халуун алга ташаалд тэр танхим дүүрэн үзэгчд тийм юмар тэд нар чинь өөрсдөө бас хөглөгдөж урам зориг нэмэгдэж ингэж явж байдаг. Дээрээс нь энэ бол одоо урмын асуудал. Ер нь бол дээрээс нь ингээд хэлэхэд бас энэ төрийн бодлогоч байд юм уу те. Цонхдог урлагт бол тэр тусмаа маш шаардлагатай байдаг. Одоо олон улсад бол дандаа ерөнхийлөгч ивэл дор, хотын дарга ивэл дор, тэр хотын театр, энэ хотын театр гэдэг дандаа ингээд тодорхой хэмжээнд бүх юм шийдэгдсэн юм байна. Тэгэхээр ер нь бол цааш та бас ямар нэгэн ивэл дор, ямар нэгэн бас төрийн тусламж дэмжлэг бол нэлээд тийм шаардлагатай байж чинь ч өөрөө хамтаараа явж байгаа. Нэг тоглолтыг 3 цагийн жүжигэд олуулахад цааталт нь 250 хүн зогсож байдаг шүү дээ. Тэгэл тайзан дээр ингээл яг харагдаж байгаа нэг 10-20 хүн байж болно. Тэр оркестр тэнд суудсан байна. Тэр гэрэл техник тэгэл бүгд тэгэл бэлэн байж байгаа. Ингээл 250 хүн ажиллаж байдаг. Тэгэхээр энэ бол бас маш их том хөдөлмөрлөлтөө. Аль талаас нь маш сайхан дэмжлэгтэйгээр тий энэ урлагаа бас ингээ хөгжүүлээд яваад тэгээ дээрэс нь бас үзэгчтэй хандаж хэлэхэд амралтын өдрүүдийг тааралдаг тий 25, 26-ны өдрүүдэд та бүхэн маань маргааш буюу нөгөөдөр тий амралтынхаа өдрөөр юу хийх вэ? Одоо нэг тийм сошиалаар яваал гэдэг шүү дээ тий. Одоо болцох гэхээр болцох газар маш цөөхөн байдаг гэдэг кино үздэг, хоол иддэг, одоо өөрөө яах вэ гэдэг шүү дээ тий. Тэгэхээр бас энэ амралтын өдрүүдээрээ та бүхэн маань сонгодог урлагийг бас нэг гой зориод үзээсэй. За зөвхөн осууд гэлтгүү тий гэр бүлэрээ бас зорж очиод үзээсэй. Хүүхдүүдээ багаас нь сонгодог урлагт орлуулаасаа гэж үзэгч та бүхнээсээ бас уриалан хэлмээр байна. Тэгээд яриа бидний яриа өндөрлөх төгсөн байна. Та бүхнээсээ бас одоо тоглолтын тасалбарыг хэрхэн яаж авах вэ? За тэгээд бас мэдээллийг өгвөл гэж хүсэж байна. За тоглолтын тасалбар бол мэдээж нэгдүгээрт бол тикет мен дээр бол байнгын зарагдаж байгаа манай бүх тоглолтууд хэрвээ тэр салбараар үүсвэх боломжгүй гэж байгаа бол манай билетийн кассан дээр бас байнгын борлуулж байна. Тийм тэгээд мэдээллийг хүргэхийн хувьд бол маквет дөөрийнхаа тухай богинохон онцлог талаас нь яагаад үзэх ёстой вэ гэдгийг хүргэе гэж хүсэж байна. Тэр нь юу вэ гэхээр драматик дөөрөд тэр дотроо Вердийн маквет дөөр болвол бүхий л цаг үеийн драматик дөөр бүхий л урлагийн гол сэдв болвол мөнхийн хайр байдаг шүү дээ тий. Энэ сэдвээс гарч чадсан ганц уран бүтээл бол миний хувьд маквет гэж би үздэг байхгүй. Маквет дөөрд огт хайр дурлал яригддаг. Энэгээр их онцлог. Тэнд хүсэл болоод шунал ихтвэл хүнийг өөрийг нь эргүүлээд яах вэ гэдэг маш том цорын ганц асуулт тэнд өрнөж байгаа. Тэгэхээр өнөөдөр биднээс амьдарч байгаа энэ цаг хугацаа энэ нийгэмд ч гэсэн тусглаа болоод байгаа бас нэгэн одоо миний сэтгэл жоохон эмзэглэж явдаг нэг зүйл бол энэ шунлын асуудал, энэ хязгаар нь үл мэдэгдэх энэ хүслийн асуудал байгаад байгаа. Тэгэхээр энэ өөрөө ихтгэх юм бол юу болох вэ гэдгийг энэ дөр өөрөө маш яруу тодор үзүүлж чадна. Энэ бол манай залуучууд гэлтгүй ер нь яг одоо өнөөдөр Монгол улсын ирээдүйг нуруунд дээр үүрч яваа, ирээдүйг нуруунд дээр хариуцж явж байгаа бүхий л үеийнхэн ирж үзээсэй гэж одоо найруулагчдэр бол маш их хүсэж байгаа. Эндээс хүн байх гэдэг одоо хамгийн том одоо зүйл байна шүү дээ тий. Энийг үгүй хийж чадах ганцхан зүйл энэ хүсэж хунал юм байна л да ерөөсөө. Тий. Энэ ихтгэхэр хүн гэдэг зүйлээ алдчихдаг юм байна. Тэгэхээр энийг энэ дөөрийг өөрж үзэх хамгийн гол шалтгаан бол ерөөсөө л энэ байна. Тэр өнөөдөр энэ дэлхий дээр бид нар амьдарч байгаа бол бид нэгдүгээрт хүн л байх ёстой. Тэгвэл яагаад юунаас болоод өнөөдөр нийгэм ийм болчихоо гэдгийг маш ойлгомжтойгоор энэ дөөр маань өөрөө харуулж байгаа. Хэдий Верди өөрөө 26 дөөрийг амьдралынхаа хугацаанд бичсэн байдаг ч гэсэн яг цэл залуу амьдралынхаа дунд үед гэж ярьж болно л доо. 10 бичигдсэн дөөр нь багхгүй юу. Гэхдээ энэ дөөрд огт хайр гарахгүй энэ зөвхөн хүсэл шунал гарна.
Тэгээ тэрний эрсдэл гарна. Тэгэхээр та бүхэн заавал ирж үзээсэй тийм ээ гэж хүсэж байгаа. Тэгээд тэр нэг билетийн талаар худалдаа авах юм дэр энэ удаагийн тоглолтод манай Хаан банк манайтай хамтарч ажиллаж байгаа. Энийг бол одоо нөгөө бас ивент идэвхжтэй ерөнхийдөө бас ингэж хамтарч ажиллах ивент идэвхж ингэж оролцож байгаа байгууллагууд сайн дурдж бас тийм ээ. Тийш тий. Тий эн чинь бол маш том дэмжлэг болж ирж байгаа. Тэгээ Хаан банк маань 35 жилийнхаа хүрээнд Макбет дүр дээр хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр билет худалдаа авж байгаа үзэгчдийн маань 35% хямдруулж байгаа Хаан банк. Тэгэхээр бас энэ алдаж болохгүй боломж гэж харж байгаа. Тэгээ билет худалдаа авсан худалдаа авагч тийм нийт үнийн дүнгийн 35%-ийг нь хямдруулж байгаа. Тэгэхээр 35 жилийнхаа хойд бас зориулж сонгодог урлагийг сонгонд дэмжиж ингэж ажилласан бас Хаан банкт талархал илэрхийлье. Тэгээд та хоёртай бас за нийт улсын дөр бүжиг эрдмийн театрын баг бүрэлдэхүүнд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас нийгмийн соёнгийг эрүүлж яваа энэ сонгодог урлагт хүмүүсийг дурлуулж татаж ингэж явах одоо энэ шалтгааныг та хэд манаас бүрдүүлж байгаа ингээл цаг нарг үл ажиллаж яваа энэ гайхалтай том тоглолтууд дөөрүүдийг тавьж байгаа юм. Та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өшөө олон хүмүүсийг энэ урлагт татан оруулаасай гэж бас хүсэж байна. За баярлалаа. Маш их баярлалаа. Өнөөдрийн зочдоор Улсын дүр бүжгийн Эрдмийн театрын уран сайхны удирдагч, ерөнхий найруулагч Бат Тулга, Улсын дүр бүжгийн Эрдмийн театрын удирдагч Юндан нар оролцлоо. За хамтаас үзэгчдтэй маш их баярлалаа хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Маргааш хэрэг уулзлаа. Тэр баяртай.